Бөөлхний зүүдний найзууд. Бөөлхөн нэг удаа цэцэрлэгийнхээ унтлагын цагаар сонирхолтой зүүд зүүдэлжээ. Тэр зүүдэндээ нэгэн улсад очиж гин. Түүний очсон улсыг ялгаатай байдлын улс гэдэг ажээ. Энэ улс өөр онцлогтойч их сонирхолтой. Бас сайхан сэтгэлтэй, найрсаг хүмүүсээр дүүрэн байлаа. Тэр улсаар зочилж байхдаа олон содон зүйлсийг ажиглаж байв. Тэнд урт хөлтэй хүн, том хамартай эмээ, бүр хөлөөрөө зурдаг охин, хөлөндөө сэнстэй хүү гэх мэт олон содон хүмүүс байлаа. Бөөлхөнтөө нэг охин "Сайн уу?" гэж мэдчилэхэд тэр эргэж хартал хинч байсангүй. Дээшээ хартал харин хоёр том чихээ дэлгэн нөсч буй охин "Намайг Дэди гэдэг, чамайг хэн гэдэг вэ?" гэж инээмсэглэн асуулаа. Намайг Бөөлхөн гэдэг. Би бүтээлч залуу цэцэрлэгээс ирсэн гэж өөрийгөө танилцуулав. Манай хотод шинэ хүн орж ирснийг чиний хөлийн чимээгээр мэдээд би бусад найзуудтайгаа танилцуулахаар ирлээ л дээ. Би сайн сайхан зүйлийг хамгийн түрүүнд сонсдог гэлээ. Ингээд тэр хоёр ялгаатай байдлын улсаар зугаалахаар цааш явлаа. Бөөлхөн Дэдид "Чиний чих их гоё юм аа" гэж хэлэхэд "Тийм ээ, миний чих томч, би бусдын талаар ерөөсөө муу зүйл сонсдоггүй. Харин хоттоо хаана ямар сонирхолтой үйл явдал болж байгааг хамгийн түрүүнд сонсдог. Тэгээд найзуудтай хэлдэг байхгүй юу?" "Тэгээд танай хатын хүүхдүүд чамайг том чихтэй гэж шоолдоггүй юм уу?" гэж асуухад "Үгүй ээ, манай хотод хүн бүр өөр. Хүн бүрийн чих жижигхэн байвал уйдгартай эзтэй" хэмээн хөвчлөлтөө наргагүй хэллээ. Бөөлхөнд Дэди цэцэрлэгийнхэн ангийн Дэгитэй их адилхан санагдав. Тэр Дэди шиг чихээрээ нисдэггүй ч гэсэн том чихтэй охин байлаа. Бөөлхөн түүнийг нэг удаа шоглож гомдоож байснаа санаж ихэд гэмшив. Нэрээч Дэгигийн чих Бөөлхний чихтэй адилхан байх албагүй шүү дээ. Бид нар чинь өөр аав ээжээс төрсөн учраас бүгдээрээ өөр хүүхдүүд гэж бодож явлаа. Бөөлхөн Дэди шиг нисэж үсхийг хүсэж байгаагаа хэлэхэд "Бөөлхөн минь дээ, бидэнд хичнээн хүсээд өөрчилж болохгүй зүйл гэж байдаг шүү дээ. Жишээ нь би гоё зурхийг хүсдэг. Гэхдээ би түүн шиг гоё зурж чадахгүй. Заримдаа тэр ах шиг өндөр болохыг ч хүсдэг. Яг түүн шиг бүх хүүхдүүд над шиг том чихтэй байвал хамт нисээд хөвгөлтэй байх та. Гэхдээ л сайн сайхан зүйлийг төрүүлж сонсдог болохоор том чихэндээ би их хайртай. Найрсаг зантай, сайхан сэтгэлтэй, найзтай тусалдаг болохоор би их олон найзтай байдаг. Ингээд Бөөлхөн, чиний ямар занд найзууд чинь дуртай байдаг вэ?" гэж асуухад Бөөлхөн эргэлцснээ. За байз. Би жаахан бодож байгаад хэлээ. "Дэди, хэрвээ чамайг нисэж үсхийг хүсэж байгаа бол нэг арга байна шүү" гэж хэлэхэд Бөөлхөн маш их баярлаж "Ямар арга вэ? Надад хурдан хэлээч" гэхэд "Чи удахгүй очиод харнаа, хамтдаа явъя" гэлээ. Хэрэмхэн дүүлсээр нэг мэтгэд тэр хоёрыг уулын орой дээр авчирсан байв. Тэнд нэг нь том байшинд орлоо. Маш олон онгоцны загвар, зураг болон шөхөрнүүд байхажээ. "Хөөх, эдгээрийг хэн хийсэн бэ?" гэж уулга алтахад "Энэ миний бүтээлүүд байгаа юм аа. Чам таалагдаж байна уу?" гэж нэг жаал хэллээ. Тэр жаал тэрэгэнцэр дээр суусан байгаа нь Бөөлхөнд маш сонин санагдав. Учир нь Бөөлхөн тэрэгэнцрийг хүүхэд хэргэлдэг гэж огт төсөөлөөгүй байж л дээ. "Дэди, Бөөлхөнтэй танилцаарай. Тэр манай хоттой танилцаж байгаа юм" гэхэд тэрэгэнцэртэй жаал "Намайг дүүлээ гэдэг. Би хүн бүр хүссэн газраа саадгүй хүрдэг байхыг хүсдэг. Тийм учраас би онгоц зохион бүтээдэг юм" гэлээ. Ийм жаахан байж ийм олон гоё онгоцыг яаж зохион бүтээсэн болоо? Ямар мундаг юм бэ гэж Бөөлхөн дүүлээгээр ихэд бахархаж байлаа. "Танай хот намайг үнэхээр гайхшруулж байна. Би Дэди шиг нисэж үсхийг хүссэн юм л та. Тэгээд Дэди чамайг надад тусалж чадна гэсэн юм" гэхэд дүүлээ "Бололгүй яах вэ? Найзууд маань ирж хөгжилтгийг хүлээж байсан юм. Би бэлтчихье. Харин та хоёр намайг хүлээнгээ энэ онгоцыг засаж бай" гэж хэлээд гарч явлаа. Бөөлхөн маш их баярлаж хөлн газар хүрэхгүй байлаа. Бөөлхөн Дэдигээс "Дүүлээ яагаад тэрэгэнцэр дээр суугаад байгаа юм бэ?" гэж асуухад Дэди "Чамд их сонирхолтой байна уу?" гэв.
Бөөлхөн үгүй л дээ. Гэхдээ би тэрэгэнцэр дээр хүүхэд сууж байхыг хараагүй. Манай өвөөгийн хөлн өвддөг учраас тэрэгэнцэр хэрэгэлдэг. Би хөгшин хүмүүс л тэрэгэнцэр дээр суудаг байх гэж боддог байсан юм гэлээ. Дээди их л нухацтайгаар ийхүү тайлбарлав. Тэрэгэнцэр хэрэгэлдэг хүүхдүүд олон байдаг. Энэ нь олон янзын шалтгаантай. Зарим хүүхдүүд төрөхдөө л явж чаддгүй байхад зарим нь бэртэж гимтээд, зарим нь биеийн өвдөө тэрэгэнцэр хэрэглэх шаардлагатай болдог. Тэрэгэнцэр хэрэгэлдэг зарим хүүхдүүд бид нар шиг энд тэндгүй гүйж тоглож чадахгүй болохоор гунигддаг байж магадгүй тул тэдэнтэй найз болохыг хичээгээрэй. Харин хит их анхаарал хандуулах нь түүнд эвгүй байж магадгүй шүү. Тэрэгэнцэрт нь анхаарал хандуулах хэрэггүй, зүгээр л найзлахад болоо. Бөөлхөн гэхдээ дүүлээ гунигтай байдаг юм шиг харагдсангүй шүү дээ гэхэд дээди бөөлхөн минь дээ. Манай хотод нэг л зарчим бий. Хүн бүхэн өөр. Дүүлээ маш олон онгоц зохион бүтээсэн. Тэр хүн бүрийг хүссэн газартаа саадгүй очосоо гэж хүсдэг. Гэтэл дүүлээ тэднийг дээвэр дээрээс дуудлаа. Тэр яг сансрын нисгэгч харагдаж байлаа. Дүүлээ "За, нисгэд бэлэн үү?" гэж асуухад бөөлхөн маш их тогтолж байв. Тэр гурав шуудаа нислэгээр уралдаж үүлэн дотор нуугдаж тоглон хамтлаа хөгжөлтлөө. Тэд дүүлээгийн дамттай борцог идэж байтал дүүлээг аав ээж нь дуудлаа. Гэнэт бөөлхөн аав ээжигээ маш их санснаа мэдэв. Тэрээр "Би танай хотод ирээд олон гоё юм үзэж сайн найзуудтай боллоо. Гэхдээ би аав ээжтэй очимоор байна" гэхэд дүүлээ "Манай хотод зочилсон хүмүүс гарахын тулд урамшуулагч хос хаалганы асуултанд хариулж байж гарах ёстой" гэлээ. Бөөлхөн дүүлээтэй салах ёс хийж мөрөөдлийг минь биелүүлж өгсөнд баярлаа. Дараагийн удаа манай гэрт ирээрэй. Хідүүлээ хамтдаа тоглоно шүү гэлээ. Ингээд дүүлээ том онгоцоороо тэднийг урамшуулагч хос хаалган дээр авчирлаа. Урамшуулагч хос хаалга найрсгаар инээмсэглэн тэднийг хугтаж "Чи манай хотод ирээд олон найзуудтай боллоо. Чиний ямар занд найзууд чинь дуртай байдаг вэ?" гэж асуухад бөөлхөн жаахан тэнэгэлзэж байснаа. Би нээлттэй байж олон янзын хүүхдүүдтэй найзалж чадна. Идэх дуртай чихэрнээсээ найзуудтайгаа хуваалцдаг гэлээ. Аав хаалга "Тийм шүү. Энэ бол маш чухал зан чанар" гэж түүнийг урамшуулж "Манай хотод дараа олон найзуудаа дагуулад ирээрэй" гэд түүнд чихэр өглөө. Ингээд цааш явахад нь дээди түүнийг өдөж өглөө. Дээди шиг найзтай болсондоо бөөлхөн үнэхээр их баяртай байв. Ээж хаалга найрсгаар мэдчилж "За, бөөлхөн чи манай хотоос юу соров та?" гэхэд бөөлхөн "Хүүхэд бүр өөр. Дээди том чихтэй байснараа муухай гэсэн үг биш. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй. Бас нисэж чаддаг болохоор тундаг. Дүүлээ хөл дээрээ зогсож алхаж чадахгүй ч олон гой онгоц зохион бүтээсэн. Хүүхэд бүр зохион бүтээгч байж чаддаггүй шүү дээ" гэхэд ээж хаалга "Чи ямар мундаг хүүхэд вэ? Хүүхэд бүр чамаас өөр гэдгийг ойлгож хүндэлж байвал чи хүний эрхийг хамгаалагч болж байна гэсэн үг юм. Би чамд хотынхоо бэлэг тэмдгийг гардуулъя" гэв. Бөөлхөнд ялгаатай байдлын улсын тэмдгийг зүүж өгөхдөө ээж хаалга "Чи бол хүний эрхийн хамгаалагч. Энэ киног үзэж байгаа хүүхдүүд ч бас хүний эрхийг хамгаалагчд болно" гэж хэллээ. Бөөлхөн зүүднээсээ сэртэл түүний хажуугийн орон дээр унтдаг дээгийг мөн дөнгөж сэрж байлаа. Бөөлхөн атгсан гараа дэлгэтэл аав хаалганы үсэн чихэр байв. Тэр дээгээд "Чамайг шоолж байсанд намайг уучлаарай" гэж хэлээд чихрээ өглөө. Бөөлхнийг авахаар аав нь гадаа ирсэн байлаа. Тэр аавтайгаа цэцэрлэгээсээ гараад явж байтал тэдний цэцэрлэгт нэгэн хүү шинээр бүртгүүлэхээр ирж байгаатай таарлаж маш их гайхлаа. "Хүүхдүүдээ, энэ бол хүний эрхийг хамгаалагчийн тэмдэг. Чи бөөлхний найз болж энэ тэмдгийг зүүмээр байвал дараах зан чанарууд чамд байгаа эсэхийг шалгаарай. Чамтай тоглохдоо найзууд чинь дуртай байдгүй. Чи найзуудтайгаа тоглохдоо тоглоомыг нь булаахгүй, хүүхдүүдийг хүндэтгэн харьцан эвтэй нартай тоглож чаддгүй. Найз чинь намхан, өндөр, тарган, туранхай, гой дуулдаг, муу зурдаг байсан ч хамаагүй чи найзаа гэж сонгодгоо.
Ангийн чинь хүүхдүүд хин нэгнийг муухай хувцастай муу зурдаг гэж шоолоо байвал чи зоригтойгоор түүнийг өмөрч байсан уу? Энэ дээр дурдсанаас өөр олон үйлдэлээр чи хүний эрхийг хамгаалж чадна. Хүний эрхийг хамгаалсан түүхээ захидал болгон бидэнд илгээгээрэй.